Сайн байна. Энэ өдрийн мэнд төргий. За биткойн ханш өнөөдөр 18376 доллартай байна. Цаашдаа энэ амралтын өдрүүдэд бол ер нь SME буюу futures арилжаа тасардаг. Үүнээс болоод бол ханш бол өөрчлөлт ордог. Олчлон амралтын өдрүүдэд бол ханш өсдөг байгаа. За 1 сарын өмнө жишээ нь та биткойныг авсан бол өнөөдөр 45% хөрөнгөө өсгөж болох нь байна. 1 сарын өмнөхтөө харьцуулсан дөнгүүд байгаа. За 7 хоногийн өмнө та биткойн болон бусад крипто валютыг авал явах байсан байна. За биткойн бол хасах 4.8% та Ethereum 10 та байх нь байна. За 1 хоногийн өмнө бол 1% өсгөгдсөн байх байсан байна. За ингээд 1 цагийн зөрөгтэй. За жоохон ханш үнэлттэй байна. За биткойн бол ер нь нодлон жилээс хойш унжаагаад өссөн. За би ерөнхий энэ зураглалын тайлбарлахыг оруулъя. 17 оны 12 сард 10 сараас бол энэ институционал хөрөнгө оруулагч нар маш ихээр сонирхож бол биткойн фьючерс арилжааг оруулсан байгаа. Биткойн фьючерс арилжаа орсноос хойш одоо бараг 18 сар өнгөрсөн байна. Үүнээс хойш бол ханш 20,000 хүрээд унсан. За ингээд 18 оны 1 сараас хойш унаа төсөөд ингээд явж байгаа хооронд бол энэ институционал хөрөнгө оруулагч нар ямар одоо хандлагатай байсан талаар жоохон тайлбарлая. Биткойн ETF гэж ярьдаг байсан бол одоо фьючерс арилжааг ярьж байгаа сүүлийн өдрүүдэд бол энэ маш сайн биткойн крипто валютын мэдээллүүд бол эерэг мэдээлэлүүд гарч байгаа. Үүний нэгэн жишээ нь бол Facebook-ийн Libra stablecoin-ыг оруулах гэж үзэж байгаа зах зээлд. За Chicago-гийн опцион бирж SBOY энэ 3 сард бол биткойн фьючерс арилжааг цаашд хүлээж авахгүй. Одоо дахин захиалга авахгүй гэж мэдгдсэн. SBOY бирж бол биткойн фьючерс арилжаа явуулахаа болж байгаа. Гэвч одоо яагаад ингэж явуулахгүй гэсэн эрэлт баг байна гэж ярьжсэн боловч 6 сарын 17-нд бол Chicago-гийн товарын бирж дээр бол оргил арилжаа хийгдсэн байдаг. Хамгийн дээд одоо хэмжээтэй арилжаа хийгдсэн ийм сонин тохиолдол байгаа. Ингээр энэ институционал хөрөнгө оруулагч нар бол хөдөлгөөнд орж энэ зохицуулалт, хууль журам, арилжаа энэ биткойныг бол цуглуулах тал дээр бол энэ зохион байгуулалттай ажиллагаа явуулж байгаа гэж үзэж байна. За Bitwise гэдэг компани өөрсдийн төсөл гаргасан байгаа. Bitcoin Trade Volume гэдэг энэ төслийнхөө одоо тооцоо судалгаагаар бол биткойны арилжаа, биткойн фьючерс арилжаа бол энэ 7 сарын 1-ний өдөрт бол 2.6 тэрбум долларын арилжаа хийсэн гэсэн юм мэдээлэл байдаг. Гэтэл Bitwise бол 3 сард бол SEC-т бол өргөдөл өгсөн байдаг. Яагаад гэвэл биткойн фьючерс арилжаан дээр маш их юм хувилдаа ханш худлаа өсгсөн үйл ажиллагаа болж байна. Энэ үйл ажиллагаа нь бол 95% нь энэ биткойн фьючерс арилжаан дээр эзэлдэг учраас бид 5% дээр зохицуулалтаа SEC-ийн хяналтанд доор энэ зөвшөөрөл авч биткойн фьючерс арилжааг явуулъя гэсэн өргөдөл өгсөн боловч SEC бол зөвшөөрөөгүй байдаг. За ингээд Bitwise-ийн одоо судалгааг бол JP Morgan аваад цааш судалсны үндсэн дээр бол тухайн банкны шинжээчид бол 3 сард бол 725 сая тэрбум долларын биткойн бол энэ жилд зарагддаг юм байна. Үүний 5% нь 36 тэрбум доллар байна гэсэн юм ярьж байсан. За тэгэхээр энэ дээр юу харагдаж байгаа гэхээр банкт гээд бас фьючерс арилжаа хүсэж байгаа юм компани байгаа. Энэ бол IS гэдэг одоо Нью-Йоркийн хөрөнгөний биржийн охин компани энэ банктыг оруулах гэж байгаа. Банкт бол энэ тооцооны фьючерсээс өөр яг битээр биткойныг бол олгох юм арилжааны хэлбэр байгаа. За ингээд банкт одоо фьючерс арилжаанд оруулна гэж ярьсан Fidelity орно гэж ярьсан. Ингээд 18 оны 3 сараас хүртэл ингээд ханш ингээд үнэлт төсөлтөд явж байгаа энэ 6,000 доллароос доош нь огцон үнэлт үзүүлсэн байгаа 18 оны 11 сард. Гэтэл бол энэ тухайн жилүүдэд энэ функционал хөрөнгө оруулагч нар бол биткойныг цуглуулж исэн байх магадлалтай.
Ингээд $3,000 хүрээд 18 оны 11 сараас 4 сар гэдэг чинь бараг 5-6 сар бол энэ биткойны ханш доод түвшин дээр явж байгаад гинт ингээд огцон өссөн 4 сарын өмнөөс энэ дээр бид юу харж байгаа гэхлээр институционал хөрөнгө оруулагчид бол энэ биткойны ханшийг ингээд хямд ханштай цуглуулад одоо янз бүрийн мэдээллийн сүгээр ханшийг өсгөөд ингээд өөрсдийнхөө хямдхан авсан ханшийг зарах ч юм уу тийм ээ эсвэл залхсан хүмүүсийн биткойныг өөрсдийн одоо энэ тоглолтод оруулж өссөн үнээрээ амах юм үйл ажиллагаа явуулж яж магадгүй төлөвтэй байгаа. За тэгээд дундчлаад аваад үзэхэд бол энэ 6500 8000-ийн хооронд бол институционал хөрөнгө оруулагчдын дундаж орсон байна. Тэгэхэд одоогоор ингээд зарж яж болно 13 14 10-ийн хооронд. Тэгэхэд бол энэ дээр бол бараг 100% ашигтай. Ингээд эргээд өөрсдийнхөө цуглуулсан биткойныг буцаагаад зараад ханшийг унгах юм тоглолтод оруулж яж магадгүй гэсэн бид асууртай байгаа. За одоо бол лонг 50%, 51%, шорт бол 59% байна. Авах эрэлт бол их, зарах хэмжээ бол бага. Биткойн ханш бол бага хэмжээгээр өсөж байна. Өнөөдөр биднээс өсөх бүр хоёр магадлалын талаар ярина. За өсөх магадлалын биднээс энэ графикын дээр авч үзье. За энэ 17 оны эц 18 оны эхний өмнөх энэ ханшны өөрчлөлтөн дээр бүгдээ энэ графикийг бас байгуулъя. За 18 оны 1 сарын өмнөх ханшны өсөлтийн өмнөх шинжилгээ бүгдээ хийж үзье. За энэ дээр энэ хэд жишээ нь 3197-оос 7950 хүртэл ингээд Fibonacci татаад үзэхэд бол энэ 38% дээр бол ханш ингэж өсөөд доош унаад ингээд огцон өссөн байна. За үүнээс өмнө бас яасан. Энэ дээр яасан байж байна. За ингээд харахад бас дээш өсөөд энэ 38% Fibonacci индикатор дээр энэ ханш дээш ороод дээшээ гарч хүрээд ингээд буцаад унаад дээш өгсөн байна. За яг энэ жишгээр биднээс одоо энэ дээр бас аваад үзэж болно. Одоо энэ доотлын 3200 3000 байсан ханшнаас өнөөдрийн дээтэй ханш руу татаад үзэх Fibonacci за энэ 14,000 хүрч ирсэн тийм ээ. За тэгэхэд бол яг бас л энэ 38% Fibonacci-гийн индикатор дээр одоо биткойны ханш ирээд ингээд өсөх магадлал гэдэг биднээс энэ зургийг зурж ирсэн. За нэг ийм одоо техник анализ гэдэг юм уу Fibonacci индикатороор бол ингээд цаашаа өснөө гэсэн нэг хувилбар байгаа. Нөгөө нэг нь бол бас энэ мэдээллийн юунууд байна. Одоо шинжилгээнүүд. За биткойны давмгаа бол 62.6% та байна. Crypto Compare гэдэг энэ хайтахан сайт байгаа. Энэ дээр бүгдээр биржүүдийн мэдээллийг харъя. Ингээд харах. Нэгдүгээр бол Coinbase байна. Дараа нь Poloniex, Bitstamp, Bitflyer гэдэг. Нөгөө Binance бол 8 чагс чинь Malta бүртгэлтэй ингээд улсынх нь хаана байралтай хэдэн долларын одоо арилж ядгүй гэдэг ингээд гарсан байна. Энэ Poloniex бол их сонирхолтой бирж байгаа. Энэ бол Америкийн бирж. Одоо нөгөө Circle компаниар дамжуулаад Rothschild-ийн бол энэ Poloniex биржийг авсан. Бүх институционал хөрөнгө оруулагчид бол энэ Rothschild-ийн компанитай холбоотой юм байгаа. За эднээс бол Tether-ийг бас хэвлэдэг. Tether сүүлийн үед бол ингээд өөрөөхөө Omni гэдэг блокчейнээс биткойны фирмийн одоо алгоритм руу шилжиж байгаа. За Tether-ийн талаар жоохон ярилцъя. Сая бараг 100 сая долларын Tether хэлбэр хийвсэн байгаа. Нийт 3,780 сая Tether зах зээл дээр хэрэглэж байна. Үүний одоо 2,820 сая нь бол Omni алгоритм дээр бичигдсэн. Шинээр энэ тэрбум 200 сая бол сая фирм дээр ингээд бичсэн юм
мэдээл байна. 40 сая нь бол евро дээр ингээд явж байна. За нөгөө нэг өсөх шалтгаан нь бол энэ тетрийн одоо зах зээл рүү хэвлж оруулж яах гэсэн энэ Circle компани юу Америкийн одоо Нью-Йоркийн биржтэй холбоотой компани. За ингээд ханш өсөхөд бол сарын дараа энэ өөрчлөлтөнд одоо биткойн автдаг байгаа. За энэ дээр бол энэ тетрийн хэмжээ байгаа, зах зээлийн хэмжээ. За ингээд энэ 18 оны 10 сард ингээд буурсан байна ханш. Одоо нийт зах зээлийн хэмжээ унахад биткойны ханш бол 30 тонны дараа унжих жишээтэй. За энэ дээр одоо 19 оны 4 сарын одоо ихээр ингээд тетрийн зах зээлийн нийт хэмжээ өсөхөд бараг 30 тонны дараа ингээд бас биткойны ханш өсөж явах жишээтэй. За ингээд 7 сарын 1-нд бол энэ сая тетер хийвсэн 100 саяыг ингэхлээр бас өсөх магадaltaй гэсэн юм дүгнэлтийг биднээс гаргаж байна. За тетрийн хэмжээ бол одоо энэ coin market дээр харагдж байна. 4 тэрбум доллартай тэнцэх хэмжээний зах зээл рүү нийлүүлэлт хийсэн боловч одоогоор бол эргэлтийн дүн зах зээл дээр 3 тэрбум 687 сая долларын тетер арилжаалагдж байна. Нөгөө нэг сайн мэд бол энэ Багт бол энэ 7 сарын 22-нд бол бас биткойн фьючерс арилжаа хийн. Тэгэхдээ тооцоолол юм уу санхүүгийн одоо фьючерс биш яг ийм бодит буюу бит фьючерс арилжаа хийн. Тэгэхээр энэ SME бирж дээр арилждаг биткойн фьючерсээс арай ялгаатай юм зүйл байгаа. Унах магадлалыг бол бид SME биржийн фьючерс арилжааны энэ ханшны тасралтыг авч үздэг. За энэ дээр бол одоо нөгөө 7100-аас 8000-ын хооронд 1000 долларын тасралт байгаа. Энд бол хаагдаагаа бас 8500-аас 9000-ийн хооронд 500 долларын тасралт байгаа. Тэгэхээр энэ юу харагдаж байна гэхээр хоёр хувилбар байна. Нэг нь бол дээшээ өсөх магадлалтай биткойн. За энэ нэг өдрийн интервалтай график дээр харъя. Binance бирж. За бид бол хоёр магадлал дэвшүүлж байгаа. Нэг нь бол өсөх магадлал өндөр, энэ хагас өдөр. Яаж өсөх вэ гэхээр одоо график дээр үзүүлээ. За энэ одоо 11300 байна. За энэ бид бол студид ярьсан 11 14-ийн хооронд ингээд хэлбэлзээд өсч удааш ингээд өсөх магадaltaй. За энэ сайн мэдээнүүдээс шалтгаалаад буюу институционал хөрөнгө оруулагч нар ханшиг бол эхлээд өсгөөд унах уу, унгаад өсөх үү гэдэг л асуудал байна л да. Дэс дараа нь яг хизээ болохыг сайн мэдэхгүй байна. Зүгээр таамгаар бол энэ 11-аас 14-ийн хооронд ингэж хэлбэлзэлж байгаад за энэ дэше 14-ийн шугамыг нэвтрүүл энэ 61 одоо 17 оноос хойш Fibonacci-гаар бол энэ 14,000 бол 61% зааж ирсэн. Энийг ингээд нэвтлээд дэше өсөх магадaltaй. Ингээд дэше ингээд 16 ороод явах магадaltaй. За нөгөө нэг хөлбөр бол бид бас өмнө ярьж байсан. Эндээсээ ингээд доошо бас энэ хэлбэлцэл нь ямар хугацаанд явах нь бас сайн таахад хэцүү. За 8500 ингээд нөгөө SME биржийн тасралт руу орох магадaltaй ийм хоёр хөлбөр байна. Энэ мэдээ бол бид бол та бүгдэд мэдээллийн чанартай таамаг дамжуулж байгаа болохоос яг тэгнэ гэсэн ийм энэ хууль биш. Дараагийн нэг мэдээ бол энэ Ethereum гэдэг энэ coin Binance бирж дээр гарсан. Гарангуудаа маш их огцом үзүүлсэн бараг 50% ийм өсөлт үзүүлсэн гэсэн юм дүн байгаа. За энийг Binance биржийн одоо төлөрсөн бус бирж DEX гэж гаргаж байна. Margin арилжаа гаргаж байна. Binance бол маш их сайн явж байгаа. За Binance бирж бол энэ ICO гэдэг зүйл хоцорч биржүүдийн анхдагч зоосны санал
гэдэг хувилбар руу түүчилж энэ крипто биржүүдийг чиглүүлж байгаа. Ингээд энэ онд явагдсан IO юу Initial Exchange Offering гэдэг бирж анхдагч зоосны санал болгосон төслүүд нь энд байна. BitTorrent, Fetch. BitTorrent бол хамгийн өндөр нь бол 15.5% өссөн байна. Ингээд одоогоор 12.4-тэй, Fetch бол 5.4, Seller 6 дахин, Matic 17 дахин, Harmony 9 дахин, Elrond бол одоо баг 50 дахин өссөн байгаа. За Binance дээр хар 7 сарын 4-нд арилжаанд орсон байна. Хэдүүлээ бас тооцоо хийж үзнэ. За 1 цагийн зөрүүтэй. Ингээ 0 бүр хүрчээсэн байна. 4 цент 0 4 тэгштэй 65 одоо энэ та нар дэлгэцэн дээр харж байна те. ICO центр дууссан байна. Энийг хүчин 0.3 дээр очсон байна. 50 дахин. За тийм ингээд баг 50 дахин одоо та бидний хөрөнгө бол зүгээр энийг оролцоод авсан бол өссөн байх. Жишээтэй ийм одоо ашигтай бизнес харагдаж байна. За дараагийнх нь бол энэ Doge бас энэ Binance бирж жагсаалтанд гарна гэснээс хойш бол бас 30% өссөн байдаг. Ингээд өчигдөр энэ бол шинэхэн Binance-ийн жагсаалтанд орсон 5 бол арилжаанд орсон байна. Гарангуудаа яг 30% өссөн гэж байгаа бол буцаад одоо энэ баг зэрэг үнэлттэй одоогоор 0.36 центтэй тэнцүү байна. За Yahoo Finance дээр энэ биткойны ханш гараад ирсэн байгаа. Та бүгд энийг бас анзаараарай. 11,377. За энэ бүгдээс харахад бол ер нь энэ биткойны зах зээл рүү институционал хөрөнгө оруулагч нар маш ихээр орсон байна. Intercontinental Exchange юу вэ? IC багт бол энэ 7 сарын 22-нд фьючерс арилжааны туршилт өөрсдийн одоо тэр гишүүдийн дүнгийн нодлон 8 сар гэхэд бол 182 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд явж ирсэн. Багтын өөрийн үнэлгээг нь бол одоо 740 сая гэсэн тийм тооцоо байгаа. За энэ 5 сард бол багтын тэргүүн Kelly Loeffler гэдэг хүн бол CFTC буюу энэ Америкийн бараа хүчис арилжааны комиссд бол өөрийнхөө хүсэлтийг өгсөн. Тэндээс бол стандартын дагуу арилжаа хийх шаардлагатай гэдэг хүлээгдэж байгаа. Багтыг ингээд төсөлд гаргаад фьючерс арилжаа гаргахын өмнө бол энэ LedgerX гэдэг энэ компани бол биткойн фьючерсийн зөвшөөрлийг авсан байгаа. За дараагийн нэг фьючерс арилжаанд оролцож байгаа бас энэ том компани бол энэ RSX гэдэг ингээд бас хүлээгдэж байна. За энэ бүгдээс харахад бол эргэлт буцалтгүй институционал хөрөнгө оруулагчид бол криптовалютын зах зээлийг сонирхож биткойн болон топ криптовалютууд руу хөрөнгө оруулсан ойлгомжтой байна. За ингээд нэгд өдөр хүртэл биткойны ханш яаж өөрчлөгдөх нь амралтын өдрүүдэд харцгаая. Анхаарал тавьсан баярлалаа.